За нөгөө хулгайчийг бариараа гэдэг шиг яг ийм одоо үйл явц процесс яг өнөөдөр болж байна. За мэдээж бас улс төртэй холбоотой одоо хаврын би бас хэлжсэн хаврын улс төр нь эхэлж байна. Чуулганы хаврын чуулган эхлэх гэж байна. Хавар болж байна. Нүүрсчд амилж эхэлж байна. Ерөөсөө л юм. За миний хувьд бол би дахин хэлье. Одоо 3-4 дахь удаага хэвлэлд нээлттэй ярьцлага өгье. Хулгайчаа бариараа гэдэг нь хулгай хийсэн луурдсан энэ Цэс Эрдэнэ хувь гэж компаниг луурдсан улсууд нь миний эсрэг одоо өдөөнд төрхөрсөн улс төрийн шин чанартай ийм одоо үйл ажиллагаа явуулж байна. За ерөн зүгээр сошиалор за мэдээж одоо манай яамны гадаас өчигдрөөс эхлэж жагсаал цуглаан болоод эхэлсэн байна. За би яг энийг бас сошиалор мэдээлэлтэй байна. Өнөөдөр өчигдөр би өнгөрсөн 7 хоногудад Завхан аймагт баруун бүст ажилласан. Нэгд өдөр ажилдаа ирсэн. Өчигдөр одоо энэ ордонд ажлын хэсгүүдийн хуралдаа өнөөдөр засгийн газрын хуралдаа ийм байдалтай байгаа. Ерөн зүгээр сүүлийн үед болоод байгаа энэ Цэс Эрдэнэ хувь гэж компанитай холбоотой энэ асуудал одоо над дээр ингээд миний нэр холбогдоод явхлаар би одоо дүүтэйгээ уулзсан. За ямар асуудлууд байдığım бэ? Над руу ингээд арайд байх юм аа. Би бол энэ компани одоо дотоод үйл ажиллагаа янз бүрийн асуудлууд нэг ч одоо мэдэхгүй. Тэгээд тодорхой хэмжээний нэг ойлголтуудыг бол авсан. За тэгэхээр би сэтгүүлч та бүхэнд хэлье. Энэ компани бол 2010 оноос хойш энэ Эрдэнэтийн овоолгыг гэрээгээр хүлээж аваад одоо боловсруулах үйлдвэр барина гэдээ 2010 оноос хойш явсан ийм л компани юм билээ. Эцдүүд нь маш олон солигдсон. Тэр дунд үйлдвэрээ барихаар маш олон одоо компаниуд эцдүүд хөрөнгө оруулагч нар орж ирсэн. За тэгээд үндсэндээ 2021 оны хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй явсан. За намайг улсын их хурлын гишүүн болохоос өмнө би энийг яагаад хэлж байгаа юм гэхээр намайг энэ Цэс Эрдэнэ компани энэ үйлдвэртэй одоо улс төрөөр холбоотой өөрийнхөө одоо албан тушаал эрх мэдлээ ашиглаж энэ компанид дүүгээ оруулсан. Тэрийгээрээ одоо улс төрийн зорилготой одоо ийм гүтгэлгүүд явж байгаа учраас би хэлье. Энэ компанид манай дүү 2018-19 онд энэ компанид орсон. Хөрөнгө оруулалт хариуцсан одоо газрын дарга юм уу хэлтсийн даргаар ажиллаж байсан. За ингээд 21 оныг болтол гадаадын дотоодын хөрөнгө оруулагч нараар энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулаад 2022 оноос эхлээд ашиглалтанд ороод явж байгаа ийм л одоо үйлдвэр юм билээ. Сэтгүүлч та бүхнээс би одоо нэг юм их хүсье. За яг эзнээс нь буюу манай дүүгээс очиж та нар бас мэдээлэл авах хэрэгтэй. Үнэхээр одоо тэр мөнгө төгрөг ийдсэн 30 тэрбум л гэхийн сүүлдээ 70 тэрбум төгрөгөл болох юм. Энэ чинь компани дотоод одоо үйл ажиллагаа журам, тайлан, баланс ийм юмнууд байх хэрэгтэй. Одоо энэ барилгын яамны гадаа хэсэг бүлэг одоо өвөө эмээнэр голцоо ийм улсуудыг одоо өдөөнд турхирч тэнд юунд ирснээ мэдгүй ийм нэг хэсэг бүлэг нөхдүүдийг цуглуулад улс төрийн зорилготой жагсаал цуглаан хийж байгаа нь бол тод харагдаж байна. Яагаад тод харагдаж байна гэвэл тэнд одоо энэ Цэс Эрдэнэ хувь гэж компани төлөөлөн удирдах зөвлөлийн нэг ч гишүүд байхгүй. Тэгвэл өнөөдөр тэр Цэс Эрдэнэ хувь компаниг гүйцэтгэх захирал Мөнхбаатар гэж нөхөр бас хаана байна? Ингээд энэ одоо тэр нөхөр хэрвээ байдаг бол тэр тузанд байдаг бол энэ чинь компани дүрм журмын дагуу бүтэн жилдээ тайлангаа тавиад ашигтай ажилласан юм уу ашиггүй ажилласан юм уу энэ байдлуудаа одоо иргэдтэй тэр ноогдол ашиг өртдөг хуу өртдөг иргэдтэй ноогдол ашигын талаар тайлангаа тавиад ингээд ажиллах л ёстой юм. Өнөөдөр яг зөвөр би энэ улсын их хурлын гишүүнээр засгийн газарт ажиллаж байна. За тэр утгаараа манай дүүг одоо тэнд бизнес хийж байгаа надтай холбох ганц юм нь энэ одоо харлуулах ганц юм нь энэ л болж харагдаж байгаа. Та бүхэн ч гэсэн тийм биз дээ. Одоо хэрвээ та бүхний ах эгч дүүнэр гэр бүлийн улсууд ямар нэгэн гавья шагнал ял шийтгэл эдлээд ингэхэд та бүхэн оронд нь тэр гавья шагналыг авах уу? Ял шийтгэлийн тэр өмнө өмнөөс одоо шоронд очиж орох уу? Олимпиад дэлхийн аварга Азийн аварга болоход тэнд очиж медалийн оронд нь зүүх үү? Яг л ийм энгийн ойлголттой асуудлыг тэр хүнээс тэр компаниас тэр компанид ажиллаж байгаа одоо өнөөдрийн тэр одоо удирдлагууд гэж хэлж байгаа хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал би бас ярианыхаа ихэнд хэлсэн. Тодорхой хэмжээнд бага саг одоо мэдээллүүд өөрийнхөө дүүгээс авсан. Ийм учраас энэ улс төрийн зорилготой ийм одоо зориудаар одоо зохион байгуулсан энэ жүжигийг та бүхэн мэдж байгаа энэ талбай урдлын одоо офисудаас энэ одоо асуудлуудыг зохион байгуулж байна гэж би бол шууд харж байгаа. Та одоо дүүгээс зөвшөөрөл авсан гэдэг чинь нөгөө талын хөрөнгө оруулагч нь Амундра гэсэн мэдээлэл байна л да. Та нар надаас илүү мэдээлэлтэй л юм биш. Баатар Амундра гэж хүмүүсийн нэр холбогдсон энэ компанид ороод гарсан ийм одоо баримтуудын энэ хоёр тал хоёулаа маргалж байгаа хоёр тал хоёулаа
хууль хүчний байгууллага авилгалтай тэмцэх одоо тэр цагдаагийн байгууллагуудад өгөөд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо ялангуяа сэтгүүлч та нар минь одоо бас эрүүл ухаанаар бодож ойлгох хэрэгтэй. Би хэрвээ энэ компанид ямар нэгэн үг үйлдэл, гарын үсэг, миний оролцоо ийм баталгаатай, нотлохотой юм байвал би одоо хариуцлага хүлээж болж байгаа. Одоо энэ яамны гадаа бараг сайд огцор одоо гэсэн ийм л жагсаал болж байгаа юм байна. А энэ ямар ч нотлохоо баримтгүй. Хэрвээ миний одоо яамтай холбоотой, үйл ажиллагаатай холбоотой, энэ компанитай холбоотой буруу зөрүү үйл ажиллагаа явж энэ иргэд хохирсон байх юм бол би одоо хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ тэгээд ганцхан одоо хот байгуулалт барилга орон сууцчлалтын салбарын сайд миний асуудал биш. Энэ нь одоо засгийн газрын асуудлын хэмжээнд ойчж ажиллаж байна л гэж би бол одоо улс төрч хүний хувьд бол харж байгаа гэдэг бас хэлье. Би нийслэлийн намын дарга болно гэж хэлээгүй. Нийслэлийн намын дарга хэн дуртай хүн болъё гэд болчдгүй. А манай нам 105 жилийн түүхтэй нам, намынхаа дүрм, журам, дотоод одоо арчлал бүх юмараа одоо намынхаа гишүүдтэй удирдах зүйл, нийслэлийн тэргүүлэгч нь одоо бүх шатанда бид нэр ярилцаж хэн боломжтой ажиллах боломжтой хүн бэ гэдгийг л одоо сонгон шалгуулж нэр дэвшүүлж арчлалын зарчмаар 2 хүн, 3 хүн, 20 хүнч нэр дэвших ийм л одоо боломж олцоотой. А зүгээр намааг яг энэ Баянзүрх дүүрэгт төрж өссөн. Энэ дүүрэгт 20 гаруй жил улс төр хийж байгаа. Ийм учраас энэ байх магадaltaй гэдгээр улс төрийн хувьд одоо онилж байна гэж би бас хардах хэрэгтэй. Тийм учраас би ингэж хардж байгаа. Түүнээс би хотын одоо засаг дарга болно гэж хэлээгүй, хотын намын дарга болно гэж хэлээгүй. Ер нь боломжтой гэдэг үүднээс харж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Хотын дарга болохоор таны нэг анкет барьж дарга нарын өрөөгөр явуулах гэж хэлсэн. За би түрүүн бас хэлсэн. Нөгөө хулгайч хүн хулгайчийг бариараа гэж хамгийн түрүүнд хэлдэг. Би тэр дарга нарын үүд сахиж одоо анкет барьж явсан юм нэг ч байхгүй. Баримт гаргаад ирвэл болж гин. Би тэргээ хүлээн зөвшөөрнө. Тэгвэл би тэр Нямбатар гэдэг нөхөрт одоо 100% бууж өгнө. Тийм байхгүй. Тэр хүн өөрөө өнөөдрийн төвшөнд хүрэхдээ яг тийм маягаар ажиллаж амьдэрсэн учраас энэ нь бол бүрнээ одоо би та охины өмнө одоо итгэлтэйгээр хэлж байна.